За бүгдэнд нь амралтын өдрийн мэндийг хүргэе. Намайг Аванд гэдэг. За би одоо арилжаа Forex-ийн зах зээл дээр одоо арилжаа гээд 8 жил болж байна. За сая өчигдрийн болсон Венесуелийн ерөнхийлөгчийг Америк нэгдсэн улсын тэргүүд одоо бариад аа явцсантай холбоотойгоор дэлхийн нийтээр шуугж байгаа. За үүнтэйгээ холбоотойгоор одоо арилжаачин хүмүүс бид нар одоо яаж одоо маргааш одоо маркет нээгдэх үед ямар хуу одоо трейд хийх вэ те одоо яаж трейд хийх вэ гэдэг дээр өөрийнхөө зүгээр аа дүн шинжилгээг та бүхэнд одоо ингээд хуваалцъя гэж бодсон юм аа. За юуны төрөнд Венесуэл гэдэг улс маань одоо газрын тосны нөөцөөр дэлхийд нэгт жагсдаг 303 тэрбум одоо баррелийн нөөцтэй гэж одоо сүүлд 2024 онд тогтоосон байлаа. За Америк нэгдсэн улс бол 45 тэрбумын нөөцтэй буюу 6.5-аар одоо бага нөөцтэй. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп хэлж байгаагаар Венесуелийн ерөнхийлөгч Мадуро энэ хүн маань одоо Америк руу хууль бусаар хар тамхи зөөж тэ хууль бусаар одоо хүмүүсийг аваачиж гэх мэт янз янзын одоо хамгийн муухай юмнуудыг хийдэг, улсаа хөгжүүлдэг үү, маш одоо харгас ийм хэцгийн хүн гэдэг талаар нь одоо шүүмжилж одоо 2025 он жонгол шүүмжилсэн л дээ. Тэгээд эцсийн сая өчигдөр байрлаа. За энэ бол мэдээж yes одоо энэ хүн бол муу удирдагч байсан, ийм муу хүн байсан. Гэхдээ Венесуэл гэдэг улс нь дэлхийд одоо тэ нэгт жагсдаг одоо газрын тосоогоо нэгт жагсдаг ийм улс байгаад байгаа. Нэгт жагсдаг. Тэгэхээр энэ зүгээр нэг бас энгийн тохиолдол бас биш л дээ. Америк нэгдсэн улс бол ер нь газрын тос ихтэй байгаа Ирак руу гэдэг ч юм уу. Тэгээ өмнө нь бол одоо Саддам Хүсэнийг одоо барьж исэн. Тэгээд Саддам Хүсэнийг бас терроризмын ийм өдөө хатгалах хийсэн гэх мэт юмнуудаар бол бариад ингээд яаж исэн л да. За Саддам Хүсэнийг барьсантай ижлэгэн тохиолдол болсон гэж ер нь бол одоо хүмүүс үзэж байгаа. За иймэрхүү үеүүдэд ер нь би өөрөө хувьдаа яаж трейд хийдэг вэ гэвэл алтан дээр одоо арилжаа хийдэг. Алт бол өөрөө айгүй одоо иймэрхүү геополитикийн асуудлууд дээр өсдөг. Яагаад вэ гэхээр асуудлууд гарах үеүүдэд одоо хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө мөнгийг одоо болзошгүй эрсдлээс хамгаалахын тулд алтан дээр байршуулж одоо safe haven гэж одоо хээж хийж ингэж одоо мөнгөө хамгаалдаг байгаа. За тэгэхээр маргааш нэгдэхэд бол маркет бол одоо яг technically харахад бол энэ ч айгүй гоё support бол үүсгэсэн байна. За support бол одоогийн байдлаар нэг 43.04 энэ хавцааныг support бол байна. За дараагийн support бол мэдээж 43.75 дээр маш гоё week хийгээд авсан. 5 минутын дээр ингээд сайн харуул маш богинохон хугацаанд 42.74-ийг чек хийгээд асар хурдан хугацаанд шууд дэшиг өсөж явсан. Тэгэхээр энэ бол нэлээд айгүй сайн supply area байна. Support zone байна. За дараагийн том support zone бол за 12 сарын 9-нд бодлогын хүү танилцуулсны дараагаар яг өссөн энэ 4280 area тий. Энэ бас нэг гоё айгүй том strategically гоё support болж өгсөн гэж ер нь бол харж байна. За ийм supportууд бол technically байна. За resistance area-нууд бол алтан дээр бол за 4400 area дээр 2 retest хийгдсэн байна. Тэгээ буцаад шууд
Энэ бол хамгийн ихний одоо айгүй том бас resistance area. Энийг давах юм бол цаашаага 42 45 area тий. 42 45 45 50 area. Энэ хэсэг бол бас айгүй дараагийн том resistance area байна гэж харж байна. За 42 45 50-ыг эвтгэл юм бол тэгэл за энэ буцаал 44 50 лөө чек хийгээд бүр яваан да тий. Аа яваан да. Дахиад шинээр new high хийгээд тий. Нэг иймэрхүү хөлтийг хийх боломжтой. За энэ бол зүгээр technical analysis тий. За гэвч хэдүүлэнд нь одоо fundamental бас айгүй чухал. За fundamental дээр ямар юмнууд байна вэ гэвэл за мэдээж одоо за Венесуэлийн тий. Венесуэлийн президент баригдсан байна, ерөнхийлөгч нь баригдсан байна. За мэдээж Орос, Украины дайн уулын сая гайгүй одоо Дональд Трамп хэлж байгаа гайгүй peace talk-уд явж исэн боловч сая оны сүүлээр бас Украинчууд одоо Оросын одоо бас нэлээд одоо чухал хэсгүүд рүү дайраад тэрнээс болоод бас жоохон иймэрхүү peace talk хийх бид нарт айгүй хэцүү байгаа шүү гэдгийг ер нь бол мэдгдсэн. Тэгэхээр одоохондоо бол болоог бах стил байгаа. За дараагийнх нь бол Хятад болон Тайваны одоо асуудлууд гарч ирж байгаа. Тайван бол одоо Хятадудаа бид нар бол тусдаа шүү. Та нартай нэг найзлахгүй бид нарыг бол Америк бол те спорт хийгээд ингэж байж байгаа. Танаас бол их айхгүй л гэдэг. Хятадууд болохоор тэгэл мэдээж Тайван бол ялцчих дэлхийд одоо чип яриа ганцаархнаа л яг монопол болцсон. Тийм одоо компанитай учраас яалтчгүй дэлхийн одоо хамгийн том одоо AI хөгжөөд компьютерүүд хөгжөөд тэр чип нь бол яалтчгүй хамгийн эрэлттэй байгаа учраас Тайван бол хамгийн секси улсуудын нэг болчиход байгаа дэлхийд. Одоо тэрнээс болоод ийм асуудлууд байна. За мөн одоо Middle East дээр бас одоо Йемен гэх мэттэй одоо Сауди Араб бид нар бол хоорондоо асуудлуудтай байгаа. За гэхдээ энэ бас одоо арай гайгүй болж байгаа. За гэх мэтчлэн ийм одоо геополитикийн одоо ийм асуудлуудаас одоо үүдэлтэйгээр алтны ханшуул ер нь бол сая сүүлийн одоо жилүүдэд бол сүүлийн хэдэн сар жилүүдэд бол маш одоо өндөр өсөлтийг бол үзүүлсэн. Та хэд маань мэдж байгаа. За энэ өсөлтүүдийн бас мэдээж үндсэн сүүл шалтгаан нь юу вэ гэвэл за өмнө нь бол ингээд харуул за ковидын үед те ковидос одоо өмнөх үед бол одоо ковид болохоос өмнөх үед бол за 1400-аар ингээд байгаад 1400 500 те энэ хоёрын хооронд бол зөвхөн нэг 1000 pips 10 100 хоногийн хооронд ингээд consolidate хийгээл ингээл явж исэн бол ковидоос хойшоогоо юу болсон бэ гэвэл бүр тий 2000 болсон. Асар хурдан хугацаанд тий дахиад бараг 1.5-аар илүү хугацаанд буюу 150 хоногт ийм өндөр өсөлтийг хийсэн. За тэрний дараагаар дахиад одоо энэ зоно эвдээд энэ яасан том. Энэ зоно эвдээд за дахиад нэг энэ дэшигээ ийм нэг зон хүчлийн ийм зонуудыг хийгээд дэшигээ бол тасралтгүй өссөн. За энэний шалтгаан нь бол мэдээж ковидын одоо дараагаар улсууд бол яалтчгүй эдийн засгийн үед хэцүү байсан учраас асар их улсууд бол мөнгө хэвлсэн. Энэ хэвлснээс үүдээд одоо зах зээл дээр асар их хэмжээний мөнгнүүд маш богино хугацаанд гарч ирснээс болоод одоо ханшууд бол айгүй их өсөж эхэлсэн. За та хэд мэдж байгаа биткойн, алт те, S&P
л одоо аа, гэх мэтчлээ одоо ихэнх одоо ер нь бол одоо хослолууд ер нь бол өссөн маш их мөнгөний нийлүүлэлт одоо төв банкнуудаас дэлхийд асар олон улсуудаас одоо мөнгөний нийлүүлэлт нэгсэн учраас энэс болж их мөнгө нэгсээс болж ингэж өсөж байгаа. За алт алт маань тэгэхээр ийм асуудал байна. За энэ дээр дахиад нэмээд юу байгаа вэ гэвэл аа бодлогын хөв тий Америкийн төв банкны бодлогын хөв одоо хасагдаад явж байгаа. Буураад явж байгаа гэсэн үг. Одоо нэг 3.5-аас 375 таа байгаа. Аа эх 26 онд бол ер нь бол дахиж нэг rate cut бол байна гэж бол хэлсэн. Гэвч одоо 2026 оны тий 5 сард одоо Federal Reserve-ийн одоо chairman болох Jerome Powell бол одоо солигдно гэдэг нь бол ер нь бол баттай болцсон. Трамп болохоор дараагийн одоо төв банкны захирлыг миний үгээр те заавал яг миний үгээр л явдаг тийм одоо хүн байх нь байвал би чамайг ингээд томилно шүү л гэдэг тийм мессежийг бол өгсөн. Тэгэхээр Трамп бол өөрөө бодлогын хүүгээ бууруулаач ээ, байнгын бууруулаач ээ гэдэг тийм байр суурин дээр 25 онжингой байсан. Маш олон удаа Jerome Powell-ыг одоо ингээд буруу шаасан учраас одоо Jerome Powell бол ер нь бол дахиж бол сонгогдохгүй байх. Тэгээд дараагийн хүн нь бол бодлогын хөө бууруулах талдаа байрын тим Трампын хүн байна л гэдэг тийм ер нь бол мессежийг Трамп бол өөрөө хэлээд байгаа. Тэгэхээр 26 онд бол бодлогын хөө буурах юм байна. Бодлогын хөө буурахаар юу болдгоо гэвэл алтны ханш өсдөг. За ийм асуудлууд одоо fundamentals-ууд бол одоо байна. За эднэр нь болохоор өөрөө бүгд те одоо ингээд bullish biasтай буюу одоо bullish одоо дэшигээ өснө гэсэн одоо тийм fundamentals-ыг бол илтгэж байгаа. Яг одоогийн өнөөдрийн байдлаар шүү те. За fundamentally юм байна, technically юм байна. За би альтернатив нөгөө Саддам Хүсейний тухай та хэд ярьжсэн шүү дээ. Саддам Хүсейний тухай ярьжсэн. За Иракийн ерөнхийлөгч Саддам Хүсейн гэдэг юм байна. За Саддам Хүсейн Саддам Хүсейн 2003 оны 12 сарын 13-нд баригдсан байна. За энтэй ер нь бол жоохон ойролцоо төвшний те ийм юм болоод болж исэн учраас би зүгээр эний одоо historically датагийн хармаар байна л да. За 12. За бас яг адилхан хагасаа өдөр болсон юм байна. Саддам Хүсейнийг одоо баривчилдаг үе. За сая манай Венесуэлийн ерөнхийлөгчийг бас хагасаа өдөр баривчилсан. За нэгд өдөр нь одоо яг жинхэнэ одоо волюм олж айгүй яаж хөдөлсөн бэ гэвэл за 410-аас те доошогоо 401 хүртэл одоо нийтдээ айгүй хөөрхөн 80 pips те бараг 100 pips ч юм уу ингэж хөдөлсөн байл. Гэхдээ тухайн үед бол ингээ арилжаа дээр одоо арилжааны зах зээл дээр байсан одоо волюм бол айгүй бага байсан баг. Тэгэхээр мэдээж энэ бол тухайн үед бол энэ бол нэлийн том хөдөлгөөнд орсон баг. Гэхдээ энэ бол эхлээд дээшээ өсөж явж байгаад буцаад доошоогоо support-ыг ингээд хэвдээ дараагийн доотлын support руугаа орлогоогоор ингэчээр буцаад дээшээ ингээ өсөд энэ дээрээ ингээ хаагдсан байна. За нэг өдрийн дотор нэг ийм хөдөлгөөн болсон юм байна. За тэгэхээр маргааш хэдүүлэнд нь одоо бас их адилхан ийм одоо өдөр тохиох гэж байна. За хэдүүлэнд нь за за
Би юу мэдээ high impact news-ийг хараад байгаа. Сагсан. Саний. За зөвлөмөд юм. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп одоо Венесуэл улсыг одоо тэгээ Америкийн нэгдсэн улс нь одоо төл хугацаанд ингээд удирдаад явнаа гэж одоо хэлээд байгаа. Өчигдөр бол тэгэж хэлсэн. Тэгээд одоо өөрөөсөө ингээд бизнес одоо газрын тосыг нь одоо гаргаж ирэхтэй одоо Америкас компаниуд авчираад газрын тосыг зарнаа гэж бол хэлээд байгаа юм. Гэхдээ энэ бол зүгээр яг хөө мэдээж зүгээр хэлж байгаа зүйл. Гэхдээ яг юу болох эсхийг биднээс бол сайн хэлж мэдэхгүй. Одоо маш олон улсууд бол буруу шааж те одоо Хятад, Орос, Бразил энэ улсууд бол айгүй их одоо дурамчхан байгаа гэдгийг илэрхийлсэн Трампын саяны хийсэн үйлдэл. Тэгэхээр юу болохыг бол одоохондоо хэлж мэдэхгүй. Үнэхээр яг үйлдэл болох нь үгүй юу? Хэрэв үйлдэл болгоод ингэ явах юм бол ер нь бол явандаа одоо манай газрын тосны үн маань улам л унана. Газрын тосны үн маань яагаад ер нь бол сүүлийн хэдэн жилүүд унж байгаа вэ гэхээр ер нь бол тэгэл ингэж байгаа л доошоогоо ингээл те одоо дахиад нэг энийгээ эвдэх юм бол дахиад нэг доошоогоо нэг ийм хийн гэдэг ч юм уу те гих мэтчлэн ийм өвүүдтэй харагдаад байгаа. Яа хэрвээ дэлхийн хамгийн том одоо газрын тосны нөөцтэй улсыг одоо Америк нэгдсэн улс компаниудаар ороод ирэх юм бол мэдээж явандаа урт хугацаанд газрын тосны үн маань улам буурна. Венесуэл улс маань өөр Америкт одоо North America хэрэглэдэг учраас айгүй ойрхон биш South America хэрэглэдэг учраас айгүй ойрхон учраас ер нь одоо тээвэрлэлтийн хөвчгс ер нь бол гайгүй. За тэгээд би өнөөдөр нэг олж мэдсэн юм нь юу вэ гингут одоо газрын тоснууд янз янзын одоо онцлогтой байд юм байна гэдгийг олж мэдсэн. За газрын тос бол одоо heavy одоо oil тэгээд одоо sweet oil гэж ийм хоёр ялгаатай байд юм байлээ. За энэ heavy oil нь бол ихэвчлэн дизель одоо асфальт те эднэрийг бол хийх зориулсан. За light oil одоо энэ sweet oil нь бол ерөнхийдөө зүгээр ингээ бензин хийдэг те. Энэ нь бол дизель хийдэг ийм ялгаатай юм байлээ. За Венесуэл улс бол өөрөө одоо heavy oil-ороо маш их одоо баялаг ийм улс юм байлээ. За тэгэхээр Америкийн нэгдсэн улсд бол энэ одоо үйлдвэрлэлийн одоо юуг бол айгүй их хөгжүүлнэ гэж одоо Трамп гарснаас хойш байнгын хэлж байгаа. Америкт улсад үйлдвэрийг буцааж эргэж авчирнаа гэж хэлээд байгаа. За тэгэхээр одоо энэ үйлдвэрийн зориулалтаа одоо энэ газрын тос маань Америкт одоо хэрвээ энэ Трампын яг хэлж байгаа шиг одоо үйлдвэрлэлийг ингээд сайжруулалт явах юм бол Америкийн нэгдсэн улсад бол маш одоо хэрэгцээтэй ийм үйлдэл болж байгаа. За мэдээж газрын тосны үнд буурна. Гэхдээ манай Америкийн эдийн засаг маань одоо сайжраад явна. Америкийн эдийн засаг сайжраад явна гэвэл одоо энэ хэдүүлэнгийн яриад байгаа энэ бодлогын хөв маань ер нь бол буурна. Эдийн засаг сайжраад ажлын байр бий болоод тэ ингээд сайжраад явах юм бол бодлогын хөв маань ер нь буурах. Одоо зүгээр энэ бол нэлээд холын юм л да. Гэхдээ зүгээр би ярих гэж ер нь бол бодсон. Тэгэхээр энэ бол Америкийн нэгдсэн улс эдийн засагт нь бол маш хэрэгтэй ийм одоо стратегийн одоо move болж байна гэж бол ер нь бол харж байна. За тийм учраас ер нь алтуул ер нь өсөх магадлал бол угаасаа маш өндөр төв банкнууд бас айгүй ихээр авж байгаа. За ер нь тариф одоо энэ зөндөө олон асуудлуудаас болоод ер нь бол алт бол байнгын өсөж байгаа. Тэгэхээр хэдүүлээ яг иймэрхүү үед дээр алтан дээр ерөөсөө гэж сэл дааж те тийм одоо мув хийх айгүй ер нь бол одоо буруу. За алтан дээр яаж тоглолт хийж болох вэ гэдгийг хэдүүлээ одоо low time frame дээр ингээ харъя те. За 4304 дээр спорт байгаа юм байна. За сая бол энэ 4400-аас уналтаа ингэж хийчээд
Энэ маань одоо энэчнээс нэг дахиад нэг жоохон энэ хавьда нэг resistance дээр очсон байгаад байгаа юм байна. Гэхдээ маргаашийн ер нь бол market open-ийн үед бол gap гарч ирэх магадлал бол өндөр. Нилээн одоо хэмжээний volume-оос яваад шууд gap-тай нээгдэх магадaltaй л да. Тэгэхээр энэ resistance-ийг хэрвээ эвдээд тэ одоо энэ 4400 гэдэг resistance-ийг эвдээд ингээд нэг ийм candle хаагдах юм бол хэдүүлээ ер нь бол одоо дараагийн 4450 руу бол очино. Тийм учраас ер нь бол хамгийн safe одоо арилжаа хийж болох одоо арилжаа бол зөвхөн миний харж байгаагаар бол 4400-ийн resistance area-г эвдэж одоо candle хаагдах үед хэдүүлээ дэшегээ тэ айгүй гоё нийтдээ ингээд бараг 400 пипсийн range байгаа тахгүй. Ер нь бол 500 гэхдээ 400 пипстэй л авцсан л дээр л байх л та. За нэг ийм move байвал ер нь бол миний хувьд бол дэжгүй байх гэж бол харж байна. Тэрнээс шууд яарал маркет нээгдэх болонгууд шууд энэчнээс аваад тэ ингэх бол жоохон risky. Ягаад вэ гэхээр энэ буцаага доошогоо энийгээ retest хийгээд бүр доошогоо 4270-ыг retest хийчихэд буцаад дэшигээ ингэж явах ч боломжтой. Бүр хэрвээ одоо маркет яаж хөдлөхийг хэдүүлээ мэдэхгүй учраас хамгийн safe тоглолтууд юу байж болох вэ гэвэл ер нь бол sell бол би бол хувьдаа бол ерөөсө харахгүй. Дандаа л buy харна. За 4270-ыг эвдээд за магадгүй ийшээ хүрнэ гэж одоо is just a crazy idea тэ зүгээр хүрнэ гэдэг бол зүгээр crazy. Гэхдээ зүгээр л иймэрхүү үеүүдэд юу болж байгааг мэдэхгүй учраас ялангуяа ийм дайн бол ерөөсөө бизнес болцсон шүү дээ. Дайнаар одоо дэлхийн хамгийн одоо мөнгөтэй хүмүүс л ер нь мөнгө хийдэг зэвсгийн одоо 8-ачт те Америкийн том онгоцны бизнесүүд эднээс чинь бүр хэдэн сая доллар нь улсуудад одоо Тайван зарж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө бизнес учраас дайны үеүүдэд янз янзын одоо мэдээнүүд гарч ирээд энэ том одоо мөнгөтэй бидний яриад байдаг акулууд те whales shark гэдэг хүмүүс чинь position эзэлдэг байхгүй. Position эзэл аль болох хямдхан доороос нь аваад дээшигээ тэнгэрлүү тулгадаг те. Одоо хэдүүл ингээ яг харсанчлаа одоо энэ дээшигээ 4400 хүрлээ буцаагаад доошогоо явлаа. Буцаагаад инглээ profit taking дахиад орлоо дахиад юу илээ дахиад profit taking за тэгээд дахиад орлоо. Гэх мэт энэ позишнуудыг бол ер нь бол энэ геополитикийн одоо цаана байдаг одоо энэ шийдвэр гаргалт эднес чинь бүгд ер нь би бол холбоотой цаагаараа асар их мөнгө иргэдэж идэг зүйлээ л гэж би ер нь бол хувьдаа боддог. Тэгэхээр ер нь хэдүүлээ жижиг арилжаачид бид нар бол одоо бүр батны юм дээр орж төвчээртэйгээр орж арилжаа хийх нь одоо хамгийн зөв. Тэрнээс сохроор шууд за одоо ийм мэдээ гарсан юм чам шууд өснө те гих мэт энэ одоо тийм трапууданд битээ автаасай гэж бол хүсэж байна. Мэдээж тийм болсон ч гэсэн зүгээр заавал одоо тэрийг барих гэж хөөцөлдөд байхгүйгээр хамгийн одоо батны гэсэн те миний хэлсэн энэ юмнууд дээр ингээд баа их юм бол за risky trade гэвэл нь шүү дээ те. За энэчнээс ингээд авч болж ин гэхдээ ядаж stop loss-оо те нэг амар бас хоол энэ 4270 дээр нас тавихаар бас 250 pips те хэцүү шүү дээ бас. За 4290 тавьж болж 4274 дээр харин нэрвэл бүр харин жинхэнэ би бол safe buy гэж бол бодож байна. 4270 дээр бол гэхдээ тэгэл мэдээж бас market чинь бас амар хөдөлдөг учраас энийгээ бүр эвдээд те. За энийг арай эвдэхгүй бүр 4200 ийшээгээ ирчээд буцаад ингээд
өсч хийх ч үгүйсэхгүй одоо тийм л хөдөлдөг л дөө. Тэгэхээр хэдүүлээ айгүй болгоомжтой трейдүүд аваарэ гэдэг тийм одоо хувийнхаа одоо зүгээр энэ бол санхүүгийн зөвлөгөө биш. Энэ бол зүгээр миний одоо бас өөрийгөө хөгжүүлэх, бусдад бас байгаа мэдээлэлээ түгээх зүгээр ийм мэдлэгийн чанартай ийм одоо видео бичлэг байгаад байгаа маа. За тэгэхээр та эдд маань энэ одоо миний одоо саяны хэлсэн одоо дүн шинжилгээ хэрэг санагдав. Та хэд маань надад бас хуваалцаарай. Та хэд бас юу гэж бодож байна? Тэрийг бас хуваалцаарай. Тэгээд манай нөгөө дэлгаач эрх трейдер хэлдэг шиг бид нар бол өрсөлдөгч биш. Бид бол хамтдаа энэ одоо зах зээлээс мөнгө олохын тулд явж байгаа учраас аюу гой позитив одоо community байгаасаа гэж би Forex-ийн community-г бол хүсдэг. Тэгээ явандаа манай Монгол улс маань бас маш мундаг олон трейдеруудтай болж явандаа тий том одоо инвестмент банкуд гарч ирж ингээсэй гэдгийг би бол хувьдаа айгүй бас хүсдэг тийм байгаа. За миний анхны ийм видео вебинар байлаа. Тэгээд өөрийнхөө дүн шинжилгээ та танилцууллаа. За бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Баяр таа.